За сайн бацгаана хүмүүс. За өнөөдрийн хичээл маань 10-ын боторхайг жиших. Өнөөдрийн хичээлийн зорилго маань 10-ын боторхайг жиших, ирэмблэх, за томилох гэсэн 3 алхамтай. Өнөөдрийн хичээлийн зорилт маань нэгдүгüүрт нь 10-ын боторхайг цифрээр бичих, 10-ын боторхайг тооншолон дээр цэгээр тэмдэглэх, туудасны уртыг сантиметрээр илэрхийлэх, тгийг орхиж болохгүй боторхайг ялгаж бичих, хичээлээ дүгнэх гэсэн ийм 5 алхам хийх нэ. За дэлгэцэн дээрх бодлогыг уншаарай. Уртын хараалтад хүү 1/158 м, охин 1/156 м харав. Хүү охин хоёрын хэн нь илүү уртад харайсан бэ? За тэгвэл дараах бодлогыг ажиглая. За нэгдүгээр арга нь болохоор хамгийн эхлээд бүхэл хэсгийг жишнэ. Хоёрдугаарт нь болохоор орны утгаар нь жишнэ. За орны утга гэдэг маань тасаллын гарын оронг жишнэ гэсэн. За хамгийн эхлээд нэг бүхлийг жишсэн бүхлүүд ижил учраас дараагийн тасаллын гарын орныг жишнэ гэсэн. Энэ адилхан 5 ижил байгаа учраас за дараагийн зооны хэсгийг хэмжинэ жишнэ. За 8 6 байгаа учраас 8 нь их учраас 1/158, 1/156. Энэ хоёрыг жишгээр мэдээж 1/158 нь их байх нэ. За дараагийн арга нь болохоор тоон шулуун дээр жиших арга байна. За 1/158 гэдэг маань тоон шулуун дээр нийтдээ энэ 1/1.5, 1/6 хоёрын дунд байна гэсэн. 100-ыг гээд наривчлаад гараад ирж байгаа учраас энэ орчимд байна гэсэн. 1/156, 1/158 гэх мэтчлэн энэ дээр бас харьцуулаад гаргаж ирж болно. Аль нь их вэ? Аль нь бага вэ? За мэдээж 1/158 энэ тоон шулуун дээр 1/156-гийн баруун гар талд байрлах тул мэдээж 1/158 нь их байж таарах нэ. За бодлого нэрийг бүгдээр харъя. 10-ын боторхайг цифрээр бичээрэй. За ажиглаад дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. За эхний орон мэдээж бүхэл хэсгийг илэрхийлж байгаа. За хэдэн бүхэл байна вэ? Мэдээж 1 бүхэл. Дараагийн хэсгийг бүгдээр ажиглая. Тасаллын арын орон буюу 10-ны хэсэг нь хэдэн сав байгааг тоолъё бүгдээрээ 7. За 100-ны хэсэг нь болохоор хэдэн цэг байгааг тоолоорой. За 8. За бүгдээрээ уншия. 1/178. За та бүхний дэвтэртээ бичсэн таарч байна уу хүүхдүүдээ? Дараагийн бодлогыг ажиглая. За тоон шулуун дээр тэг бүхэл 10.3, тэг бүхэл 10.8, тэг бүхэл 10.5, тэг бүхэл 10.9 боторхайнуудыг цэгээр тэмдэглээрэй. За тоон шулуунаа зураад тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За тоон шулуунаа эхлээд зуръя. Тэг бүхэл 10.1, тэг бүхэл 10.2, тэг бүхэл 10.3, тэг бүхэл 10.4, тэг бүхэл 10.5, тэг бүхэл 10.6, тэг бүхэл 10.7, тэг бүхэл 10.8,
тэг бүхэл 19. За ингээд 11. За ингээд эндээс энэ хоорондох хэмжээ маань 1 гэж ойлгож болно. За дээрх тодорхойнуудыг тэмдэглэе. Тэг бүхэл 13, тэг бүхэл 15, тэг бүхэл 18, за тэг 19. За энэ дээр бүгшин энэ нарын тэгийг орхиж бичиж болно. Хичээл дээр заасан байхаа. За дараа бодлого дээр ажиглая. За тооцны уртыг сантиметрээр илэрхийлээрэй. За шугамд зураад за хэдэн хэсэгт нь буюу энгийн баталгаагаар илэрхийлээ түүнийг 10-ын баталгаагаар шилжүүлье. За эндээс энэ хоорондох зай нь болохоор 10-ны мэдээж 19 см буюу за 10-ын баталгаагаар илэрхийлэхээр 1 бүхэл 19 см. За доорх тоог ажиглаарай. Тэмдэглээд бичиж аваарай. За хэдэн хэсэг нь ягаан өнгөөр тэмдэглэсэн байна вэ? За мэдээж 10-ны 32. За 10-ын баталгаагаар илэрхийлэхийг бүгдээр ажиглацгаая. Хэдэн бүхэл хэдний 10-ын баталгаагаар тэмдэглэсэн байгааг ажиглая. 3 бүхэл 10-ны 2 илэрхийлжээ. За дараагийн бодлогыг ажиглая. За тгийг орхиж болохгүй тодорхойнуудыг олж бичээрэй хүүхдүүдээ. За тэг бүхэл 105, тэг 1 бүхэл 104, 5 бүхэл 180, 125 бүхэл 105, 75 бүхэл 160, тэг бүхэл 101. За эндээс бүгдээрээ дэвтэртээ тгийг нь орхиж болохгүй баталгааг нь дугуулаарай. За та бүхэн маань бичсэн байхаа хүүхдүүдээ. За хариугаа тааруулаарай. Тэг бүхэл 105, за 1 бүхэл 104, 125 бүхэл 105, тэг бүхэл 101. За энэ дээр болохоор тгийг нь орхиод хайж бичиж болохгүй учраас эдгээр тоонуудыг бичих байжээ. За энийг болохоор тгийг орхиж бичиж болно. Энэ тэг бүхэл 5 бүхэл 18 буюу энэ тгийг орхиж бичиж болох учраас энийг үлдээжээ. За бид юу сурсан бол 10-ын баталгаа гэж юу вэ? 10-ын баталгааг хэрхэн яаж бичих вэ? 10-ын баталгааг бичихдээ юуг анхаарах ёстой вэ? 10-ын баталгааг хэрхэн унших вэ гэдэг талыг эргэн саная. За 10-ын баталгаа гэдэг нь 10, 100, мянганы гэх мэт хуваарьтай энгийн баталгааг 10-ын баталгаа гинэ. За жишээ нь 4 бүхэл 17-г 10-ын баталгаагаар илэрхийлье. 4 бүхэл 17, 14-ийг тэг бүхэл 14 гэж бичнэ. За тэг бүхэл 100-ны 7, 5 бүхэл 100-ны 7-г бичихийн тулд 5 бүхэл 100-ны 7-г урт талд нь тэг нөхөж бичнэ. За 10-ын баталгааг бичихдээ бүхэл хэсгийн ард цэг тавьж цэгийн дараа баталгаа хэсгийг бичнэ. За жишээлбэл 24 бүхэл 15,
2478 бүхэл 174, 308 бүхэл 108 гэх мэт бичигдэнэ. За тэг бүхлийг заавал бичиж байх ёстой. За 14 гэсэн энгийн батархайг тэг бүхэл урт талдаа тэг бүхэл хэсэг байхгүй учраас заавал энэ тэгийг заавал бичнэ гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. Тэг бүхэл 14. За 152-ыг 10-ын батархайд шилжүүлээ. Тэг бүхэл 152 ингэж бичигдэнэ. За 10-ын батархайн таслалаас хойших хамгийн арын тэгийг бичихгүй байж болно. За ажиглая. За 160 гэсэн тоо. За 10-ын батархайд шилжүүлэхдээ за энэ 160-ыг болохоор тэг бүхэл 10-6 гэж бичиж болох нэ. За байхгүй оронд тэгийг бичнэ. За бүгдээрээ ажиглая. 109 гэсэн тоо болохоор мэдээж энэ тэг байхгүй учраас тэг бүхэл 100 гэж байгаа учраас энэ урт талд нь тэгийг нөхөж бичнэ гэсэн үг. За энэ дээр бас ажиглая. За 1000-3. За мэдээж тэг бүхэл 1000 гэж байгаа учраас энэ урд нь 2 тэгийг нөхөж бичнэ. Дэвтэртээ бичээд аваарай хүүхдүүдээ. За 10-ын батархайг хэрхэн унших вэ? Уншихдаа бүхэл хэсгээс нь эхэлж уншина. За дараах тоог уншаарай бүгдээрээ. 5247 бүхэл 136, 804 бүхэл 1027. За харандаануудын уртын хэмжээг сантиметрээр илэрхийлж уншаарай хүүхдүүдээ. Дэвтэртээ тэмдэглэж аваарай. За хичээлдээ оролцсон бүх сурагчдаа баярлалаа.